За сайн байцгаана уу? За бид нар өчигдрийнхаа мэдээллээр дэлхийн худалдааны дайны өрнөлийн талаар бол ярьсан. За одоо хэрхэн юу болж байгаа вэ? Бус тусуудын бас хандлагыг сонсъё. Ялангуяа хятадын асуудал тийм. За яг энэ худалдааны тариф тавьсан нь бол баг бүх улсуудад surprise болсон тийм. Ер нь бол шоконд орсон. За үүн дээр жишээ нь бол Францын ерөнхийлөгч Макроны болохоор бид нар хариу тэмцэж бойтголж одоо Европын улсууд болон Европын улсын компаниуд Америкт хөрөнгө оруулалтыг хийхийг зогсоох хэрэгтэй гэдэг зүйлийг бас санаачилж байна. За юуны Австралийн ерөнхийлөгч болохоор одоо маш одоо буруу шийдвэр гаргалаа гэдэг зүйл ярьж байна. Гэхдээ бид энэ дээр хариу ингэнэ гэсэн юм бол ярьсангүй. Дараагийн бол ерөнхийлөгч бол Бразилийн ерөнхийлөгч бол бид нар бол гомдолтой байна. Бид нар бол энэ дэлхийн худалдааны байгууллагт ханднаа гэдэг. За тэгвэл хятад үүнийх нь даруй мэдэгдэл хийсэн байна. За ямар ч байсан хятад бол юу гэж үзсэн бэ гэхээр бид нар энд бол юу яана хатуу арга хэмжээг бол хариуг нь бол барина гэдэг зүйлийг яриад байна. За хятадын хувьд бол 2 сар гарснаас хойш бол эхлээд 10% тариф дараа нь 20 болоод сая 4 сарын 2-ны байдлаар 34%, нийтдээ 54% тариф оногдуулахар болчихж байгаа. Ийм шийдвэр гарсан. Тэгэхээр энэ бол маш шодрор бус шийдвэр гарсан. Бид нар энэ бол энэ нан дээр одоо татвар нэмэгдлээ буцаа гэдэг юм. Хатуу шаардлага тавьж гин гэдэг нэг юм мэдэгдэл хийсэн. За тэгж хэлээ Трамп буцаа чинь гэж юу авах вэ? Тэгэхээр энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бол бид нар урьдчилж байгаа. Бид нар хатуу арга хэмжээ аавна дэлхийн худалдааны байгууллагт хандна гэдэг. За тэгвэл бид нар энэ дээр дэлхийн худалдааны байгууллагын талаар жоохон сонирхъя л доо. За дэлхийн худалдааны байгууллага Швейцарт анх үүсчихсэн нэлээд том оролцогчийн нэг нь бол Америк гэж байгаа тийм санхүүжүүлэгч нь гэсэн үг. Тэгээ 2018 онд Трамп болоо дэлхийн худалдааны байгууллагаас гарнаа гэж нэлээд том шуугуулж дэлхийн худалдааны байгууллагыг сандаргаж исэн юм хүүхдээ. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр за гишүүн улсууд байна. Энэ хуулиндаа дүрмэндээ нэг юм байдаг. Гадаад худалдаа гэдэг бол хин хиндээ ашигтай, тэнцвэртэй байх хэрэгтэй гэсэн. За Америкийн дүрмэнд юу гэж заалтсан байдаг вэ гэхээр Америк улс бусад улсуудтай тэнцүү ашигтай худалдаа хийн гэхдээ бусад улсуудад уян хатан нөхцөлтөөгөөр худалдаа хийнэ гэдэг ийм заалт байдаг. 1995 онд ороод ийм байсан. За тэгвэл 2001 онд хятад орсон. За хятадын заалтан дээр бол бусад улсуудтай ижил тэнцүү худалдаа хийнэ. Гэхдээ бусад улсуудыг харж үзсэн гэдэг заалт байгаа. Америкээс жоохон өөр. Яг тэгэхээр Америк бол тэргүүлэгч улс, хятад болохоор тухайн үед ядуу буруу улс байсан учраас заалт нээр өөр байсан байж. За тэгээ энэ дээр хамгийн том заалт бол оюуны өмчийн асуудал, TRIPS-ийн нөхцөл гэж байдаг тийм. Тэгээ энэ дээр бол ингээд үзэхээр оюуны өмчийг хулгайлах гэх. За тэнгууд бид нар мэдэх штэ. Хятад яаж оюуны өмчийг хулгайлдаг, яаж брэндүүдийн нэрийг, логог өөрчилж ижил төвшөнд хийдэг бол бүр машин дээр хүртэл байдаг тийм. Тэгэхээр энийг бол хятад байнга зөрчиж идэг. Нэгсэндээ худалдааны байгууллага өөрт ашигтайгаар ашиглахаас биш бусдад ашигтайгаар бол ашигладаггүй гэдэг зүйлийг бол Трамп бол ярьсаар л ирсэн. Яг тэгэхээр Америкийн нэгдсэн улс хятад руу бараа экспортлоход 67% татвар төлчөөд тийм үү бусдаас авах нөгөө талаас авахаар болохоор яах юм. Алдагдaltaй яваад байна. Энэ удаанаар явах юм бол гэдэг зүйлийг энийг шийдэх ёстой дэлхийн худалдааны байгууллага. Тэгээд дэлхийн худалдааны байгууллагын мэдээллийг харахад бол за энэ худалдааны энэ тариф тогтоох асуудлыг бид нар анхааралтай ажиглаж байна. Цаашдаа яах вэ гэдгийг бол харнаа гэдэг нэг ийм хачин мэдээлэл хийчих. Гэж одоо энийг ингэ шийднэ хятадтай уулзсан Америктай ингэнэ ингээд бос тусууд гэдэг ингээд ийм яагаад зохицуултын арга хэмжээ байхгүй зүгээр нэг ийм энэ усаас мөнгө авсан тэр усаас мөнгө авсан за ингээд дэлхийн худалдааны байгууллага та нар байгаа шүү гой худалдаа хийгээрэй ингээ хараа байждаг байгууллага маш. Ер нь бол барыг тэгж харагдахаар юм болж байна. За тэгвэл хятад Америк хоёрын худалдаан дээр юу болох вэ? За хэдүүлээ юу сонирхолтой статистик үзвэл. За Америк хятадаас юу авдаг? Ховор шорооны илмээ. За энийг нөгөө бид нар нөгөө газрын ховор металл байгалийн ховор элемент гэж ярьдаг шүү дээ. Бид нар энийг Украины дайн дээр яригдчихсэн тийм. Америкийн нэгдсэн улс Украинд бас санхүүжилт хийгээд байх гээд байгаа гол нөхцөл нь Украинд байгаа маш том ховор элементийн ордыг ашиглах гэдэг. Одоогийн зах зээл дээр аваад үзвэл хятад
газрын ховор металлын түүхий эдийн 60-аас 80% эзэлдэг. Ер нь бол Америк ховор элемент хятадаас авч чадахгүй бол ер нь шоконд орно шүү. Ялангуяа энийг бол технологи болон цэргийн салбарт бол ашигладаг түүхий эдэн гэсэн үг тийм. За тэгээ электроникийн түүхий эд. За энэ нөгөө хагас дамжуулагч микрочипийн нийлүүлэлтэнд ордог. Нэг нөгөө Тайванаас авч идэг, энэ үеж идэг. За эмийн түүхий эд орж ирж байна. Антибиотик, витамин зэргийн эмийн одоо үйлдвэрлэлд бол одоо ашигладаг түүхий эдүүдийг хятадаас авдаг юм байна. Литиум батарей гэнэ. За цахилгаан машин, ухаантай утас, гол эдан бидний нөгөө скутер эднэр орж байгаа юм болов. За дээрэс нь хэрэглээний бараа. За энэ өргөн хэрэглээний бараа ирж гоцгонор мөн. За энэ дэр бол хятадаас авахгүй байж бол Америк болж чадна. За тэгээ нарны панелын за 70-аас 80% эзэлдэг гинэ. Сэргээрт гихч машин нөгөө нэг налуу хараалаад ирчмж хураадаг энийг хэлж байгаа гэсэн. За тэгвэл Америкс хятадууд юу авдаг? Хагас дамжуулагчийн тоонд хөрөмж. Тэ? За Америкийн нэгдсэн улсын компаниуд микрочипний үйлдвэрлэлийн тоонд хөрөмжийг тэргүүлдэг, тэгээ тэрийг нийлүүлдэг. За өндөр технологийн хагас дамжуулагчийг бол авж байна. За энэ бол нэлээд том Америкийн байр суурь эзэлдэг бүтээгдэхүүн байж дэлхий дээр. За тэгээ нисэх онцны сэлбэг хэрэгсэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмнэлгийн тооног төхөөрөмжин, програм хангамж гэсэн эдгээр зүйлүүдийг хятадууд авдаг юм байж байна. Тэгэхээр сая шийдвэр гарсантай холбоотойгоор 4 сарын 2-ны шийдвэрээс өмнө ч тэр дараа нь хос хэрэглээний бүтээгдэхүүн дээр нийлүүлэлт хийдэг 15 компанийг хятад блокклж байгаа шүү. Нэгсэнд Америкийн бодлого барьж байна л да. Трамп 2016-аас 20 онд хийж байхдаа хамгийн том тоглолт хийсэн компани нь Huawei гэдэг гар утасны үйлдвэр байдаг тийм. Huawei брэнд. Тэгээ Huawei-г бол Android үйлдвэрлэлийн системг болоод Google болон Facebook болгож ирсэн. Ингээд Huawei хятадын номер 1 утаснаас мийд алдчихсан ийм түүхтэй үйждэг. Энийг хятадууд хийж байна. Бид нар хариу арга хэмжээ авна гэдэг дотроо одоо энэ нөгөө ерөнхийдөө бол энэ юуг л хас дамжуулагчийг нийлүүлдэг 15 компанийг л блоклж чинь гэсэн. Тэгэхээр хэд хэдэн компанийг блоклох. Ер нь бол хятад Америкийг боох бүтээгдэхүүн юу вэ гэхээр энэ хор металлаа нийлүүлэхгүй байх. Тактик баримталж магадгүй. Орос шиг тийм. Орос бол жишээнд Украины дан ихэлсэнтэй холбоотойгоор Европын холбоо руу байгалийн хийх хоолоо дээрээ юу тавьж ирсэн. Грант хааж ирсэн. Одоо түүхөө болж малаад ингээд ерөөдөө гуух хэмжээнд нь очлон жоохон боож исэн ч юм. Тэр шиг Америкийн нэгдсэн улсыг хятад тийм болох боломжтой байна. Нөгөө талаас хагас дамжуулагч нийлүүлж байгаа хувийн бизнесүүдийг нь боож эхлэв. Энэ бодлыг баримталж эхлэх нь. За энийг харж байгаа Трамп яах вэ гэдгийг харна. Мэдээж Трампын энэ худалдааны тариф нь хамгийн их нөлөөлөх болсон мэдээж хятад байж байгаа. Яагаад гэхээр 2018 19 он нөгөө тариф тавьсан шүү дээ. 700 тэрбум долларын тарифт 25% тариф оногдуулснаас болоод хятад бол хамгийн том экспортлогч улс байснаа Канада, Мексикт хоёрт бол алдчихсан ийм түүхтэй. Тэгвэл хятад юу исэн бэ гэхээр Лаос, Камбож, Вьетнам эднэрт ингээ үйлдвэр байгуулад эндээсээ юу исэн мэд Америк руу экспортыг хийсэн ийм одоо зураглаар явж байна. Саяны 4 сарын 2-ны байдлаар хамгийн өндөр тариф авсан улсуудын нэгээр нь эдгээр улсууд орж ирж байна. Вьетнам. Тэгэхээр энэ Вьетнамд бол сөрөг нөлөөлнө. Эргээд энийг Вьетнамаар дамжуулж Америкийн нэгдсэн улс хятадыг бойтголж байгаа нэг асуудал. Ингээд тойроо замаараа ер нь бол хятадтай л байлдаад байгаа ийм зураглалыг бол харуулж ах шиг байна. За энэ нь болохоор ер нь бол хэн эзэн бэ гэдгийг л харуулна. За ямар ч тач энэ хоригтой холбоотойгоор гадаад улсуудад нөлөө бол дэлхийн эдийн засгийн агшилт 1% хийх бах. За ганц нэг улсууд бол дампууралд бол эдийн засгийн хувьд бол маш том дампууралд орох бах. Азийн улсууд бол эдийн засгийн хямрал руу шилжих ийм урт хугацааны аян бол эхэлж байна. За тэгээд цаашдаа энэний талаар бол ажиж дэлгэрэнгүй үзэн та нар тэгээд энэний талаар ямар нэгэн мэдээлэл мэдлэг байвал комент хэсэгт үлдээгээд тэгээд манай YouTube сувгийг үздэг болоо subscribe хийгээрэй. Тэгээд та нар subscribe хийснээрээ би илүү бичлэгийг та бүхэндээ хүргэх болно.